цөмийн хүчний тэнцвэр дэлхийн аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг анхаарууллаа. Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ зогсон байдалтай байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоод 40 хоног өнгөрсөн байна. Филиппин улсад Калмагийн хар салхины улмаас амиа алдагдсны тоо 226 хүрлээ. Арамдэргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид дэлхийд дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас AFP агентлагийн албан ёсны сурвалжтайгаар таймлан мэдээлж байна. Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт цөмийн туршилт эхлүүлэх хэсэг талаарх судалгааны ажлуудыг эхлүүлэх тушаалыг холбогдох албаны хүмүүст өгсөн их мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Орос улс цөмийн туршилтыг эхлүүлэхүй гэсэн болгоомжлол үүсэт байсан байна. Тэгвэл өнгөрсөн нэм гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путин цөмийн туршилт эхлүүлэх тушаал огт гаргаагүй хэмээн үүсэт байсан таамаглал болгоомжлолыг няцаалаа. Мөн тэрээр ийм шийдвэр гаргахаас өмнө Орос улс үнэхээр ийм туршилт хийх бодит шаардлага байгаа эсхийг шинжлэх ухааны үндэслэлтэй болгоомжтой тодорхойлох ёстой гэсэн байна. Түүнчлэн Дональд Трампын мэдэгдлийн талаар Америк нэгдсэн улсаас тодорхой тайлбар авахыг хүсэж байгаа. Учир нь энэ бол зүгээр нэг улс төрийн үг биш. Дэлхийн аюулгүй байдалд хамаарах ноцтой асуудал гэдгийг хэлсэн байна. Түүний хэлж байгаагаар Орос улс цөмийн зэвсгийн туршилтыг хориглох олон улсын үүрэг амлалтаа чанд сахина гэсэн байна. Гэхдээ өөр улсууд туршилтыг хийх юм бол Орос улс тэгш байдлыг хадгалахын тулд ижил арга хэмжээ авч болно гэсэн байна. Үүнтэй ташин дуртахад Песков Оросын профессионал цөмийн хөтөлбөртэй Пуужин болон Посейдон усан доогоор явагч төхөөрөмжийн туршилтыг цөмийн зэвсгийн туршилтаа гэж нэрлэх оролдлогыг мэргэжлийн үүднээс авч үзэх юм бол маш өнгөц буруу дүгнэлттэй гэж шүүмжлээд амжсан байна. Тэрээр цөмийн дэлбэрэлт болон хүргэлтийн систем буюу цөмийн хөдөлгүүр хоёр нь хоёр огт өөр ойлголтуудаа гэдгийг дахин хэлсэн байна. Энэхүү мэдээлэл нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 31-ний өдөр Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамд шууд нэн даруй цөмийн зэвсгийн туршилтыг эхлүүлэхийг үүрэг болгосон гэдгийг зарласнаас үүний дараа гарч байгаа. Тухайн үед Дональд Трамп бусад улс орнууд туршилт хийж байгаа учраас Америк улс ч гэсэн ижил нөхцөлд адил төвшөнд хариу арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгааг хэлж байсан. Үүнээс 3 хоногийн дараа тэрээр CBS телевизийн 60 Minutes буюу 60 минут нэвтрүүлэгт оролцохдоо хойд Солонгос улс ганцаараа цөмийн туршилтыг хийж байгаа улс биш. Орос болон Хятад улс ч гэсэн ялгаагүй адилхан туршилт хийж байгаа гэж хэлсэн байдаг. Үүний хариуд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хариу мэдээлэл хийж холбогдох байгууллагуудад Орос улс цөмийн туршилт явуулах шаардлагатай эсэх талаар санал боловсруулах үүрэг өгсөн юм. Бээжингийн зүгээс ч гэсэн байр суурь илэрхийлж гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Маоны Америк нэгдсэн улс цөмийн туршилтыг хориглох амлалтаа хүндэтгэхийг уриалаад байгаа лээ. Энэхүү Америк, Хятад, Орос зэрэг улсуудын цөмийн туршилт эргэн сэрэггүй үгүй юу гэх мэдээлэл болгоомжлууд дунд олон нийтийн анхаарлыг татаж байх зур. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал олон нийтийн анхаарлаас гадуурч гэсэн анхаарах ёстой ноцтой асуудал хэвээр байсаар байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 100 Америк нэгдсэн улсын агаарын зохилтууд Ираны ураны баяжуулах хөтөлбөрүүдийг бүрэн устгасан гэж мэдээлсэн. Гэхдээ бүс нутгийн шинжээчид дипломатуудын дунд энэхүү үнэлгээний талаар эргэлзээтэй байр суурь гарч байна. Мөн Израиль болон Иран дахин мөргөлдөх нь цаг хугацааны асуудлаа гэж үзэх шинжээчид гэсэн байгаа юм. 2015 оны цөмийн хэлэлцээр өнгөрсөн сард хүчин төгөлдөр хугацаагаа дуусгаж Америк нэгдсэн улс Иранд тавьсан хатуу эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг сэргээсэн. Харин шинэ хэлэлцээ баран зогсон байдалтай болоод байна. Ираны талаас уран баяжуулах агуулгуудыг суурьсан байгууламжийн нурангад даруулсан гэж мэдээлж байгаа бол Израилийн талаас эдгээрийг нууц газарт шилжүүлэн байрлуулсан гэж үзэж байгаа юм. Мөн Иран Pixak Mountain гэх нэртэй шинэ баяжуулах байгууламж дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ олон улсын шинжээчдийг энэ байгууллагт оруулахаас татгалзсан хэвээрээ байгаа юм байна. Энэ бүхэн нь ямар ч хэлэлцээ хяналт итгэлцэлгүй аюултай мухардмал байдал бий болгосон байгааг харуулж байгаа юм. Хориотой нөхцөлд уран баяжуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа нь өөрөө Израиль дахин цэргийн цохилт өгөх үндэслэл болно гэж олон улсын шинжээчид үзэж байгаа.
Энэхүү талуудын зөрчлөн зөвхөн цөмийн асуудалд биш. Бүс нутгийн хүчин ч гэсэн нөлөөтэй. Ираны зүгээс барууны улс орнуудаас урьдынхаас илүү тусгаарлагдсан байдалтай байгаа. Сауди Араби, Египт, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд Вашингтон болон ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн болон аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлж байгаа. Сирийн улс гэсэн ялгаагүй шинэ ерөнхийлөгчийн үед Америк нэгдсэн улсын дэмжлэгийг эрэлхийлж, ерөнхийлөгч Ахмад Аш-Шара өнөөдөр цагаан ордонд айлчилж байгаа юм. Арабын улс орнуудын хувьд Израильд хязгаар тогтоохын зэрэгцээ Дональд Трампын цацаграгаатай хамтарч Газа, Хезболла, Иранд чиглэсэн дараагийн шатны тэнцвэртэй бодлогыг боловсруулахыг зорьж байгаа юм. Сауди Араби, Египт зэрэг улс орнууд Вашингтон болон Техраныг дахин яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар найдвар багтаа байна гэж хэлж болно. Мөргөлдөөний дараах Ираны дотоод хилцүүлэгт зарим албан тушаалтнууд Дональд Трампын эсрэг буулт хийж эдийн засгаа аврах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь Америк нэгдсэн улстай хэрэлцэх боломжгүй харин дараагийн мөргөлдөөнд бэлтгэн зөвөө гэж үзэх талууд ч гэсэн байгаа юм байна. Альбисагийн хэлснээр хоёулаа эцэст нь Израильтай дахин мөргөлдөөнд орох нь зайлшгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Олон улсын атомын энерги агентлагийн захирал Рафаэль Гроссигийн хэлж байгаагаар Ираны 60% баяжуулалттай ураны ихэнх нөөц дайн дундуур амьд үлдсэн байгаа боловч хяналт шалгалт хийгдээгүй учраас яг байр шин тодорхойгүй байна гэж өөрөө Financial Times агентлагт энэ 7 хоногт мэдээлсэн байна. Мөн ойролцоогоор 400 кг өндөр түвшний баяжуулсан ураныг Иран улс хадгалж байгаа гэх тооцооллыг танилцуулсан байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төсвийн асуудлын улмаас түүхэндээ байгаагүй урт хугацаанд буюу 40 хоногийн турш зогсоод байна. Гэхдээ энэ 7 хоногийн сүүлчээр эргээд хэвийн байдалтай орж магадгүй. Учир нь өнгөрсөн Ям гарагт буюу өчигдөр Сенаттайх ардчилсан намын 8 гишүүн бүгд найрамдах намын эсрэг буулт хийж Сенат төсвийн хуулийг 60-40 харьцаатайгаар дэмжсэн байгаа юм. Энэхүү Сенатаар дэмжигдсэн холбооны засгийн газрын шинэ санхүүжилтийн багц нь хөдөө аж ахуйн яам, хүнс эмийн удирдах газар, Ахмад дайчдын хэрэг эрхлэх газар, цэргийн барилга байгууламж зэрэг Конгрессийн үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлэх, тодруулах юм бол 2026 оны 1-р сарын 30-ныг хүртэл турх хугацаагаар санхүүжүүлэх агуулгатай байна. Хуулийн төслийг байнгын хороо 2 намын удирдлагууд сар гаруй хугацаанд буюу 40 хоногийн турш инхүү хэлэлцсэний эцэст Сенатаас дэмжлэг авсан байгаа нь энэ. Тохиролцооны дагуу ардчилсан намынхан Дональд Трампын цацаграанаас 10-р сарын 1-нд төсөв дууссангууд ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдыг дахин ажилд авахыг шаардаж байгаа. Үүнийх нь хариуд Сенат 12-р сард Барак Обамагийн үед батлагдаад байсан эрүүл мэндийн татварын хөнгөлтүүдийг сунгах тухай хуулийн төслийг хэлэлцэх амлалтыг өгсөн байна. Энэхүү тохиролцоог боловсруулахад Сенатын олонхын тэргүүн Джон Тюн, Ангус Кинг, Жин Шахин, Меги Хаасан зэрэг ардчилсан намын сенатууд, бүгд найрамдах намын сенат Сьюзен Коллинс нар оролцсон байгаа юм. Түүнчлэн хаалттай хилцүүлгүүдэд ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр оролцсон гэж хэсруулж мэдээлж байна. Энэхүү хоёр намыг хэлцэлд хүрэхэд нь хоол хүнсний тусламжийн хөтөлбөр зогссон, олон улсын нислэгүүд мянгаараа зослогдсон зэрэг засгийн газрын үйл ажиллагаа зогссны улмаас үүссэн үр дагаврууд чухал түлхэц болсон нь мэдээж. Цааш хуулийн төслийг дэмжсэн 8 ардчилсан намын сенатын ачаар сенат хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх хэрэгээ авсан байгаа юм. Цааш хоёр танхимд хоёуланд нь батлагдаж чадах юм бол төрийн албан хаагчдад цалин хөлс нөхөн олгороо буцаан авах боломж нөхцөл бүрднэ гэсэн. Түүнчлэн бүх яам агентлагт олон нийтийн албаны ажилтнуудыг дахин халахгүй байх хориг тавигдах байгаа. Гэхдээ энэ хориг эх оны 1-р сарын 30-ныг хүртэл хүчинтэй байна. Хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим энэ 7 хоногийн сүүлээр хэлэлцэх төлөвтэй байгаа. Хэдийгээр ардчилсан намын зарим гишүүд буулт хийснээр засгийн газрын үйл ажиллагаа эргэн сэргсэн ч гэсэн энэ тохиролцоо төрийн байгууллагуудыг ердөө эх оны 1-р сар хүртэл санхүүжүүлэх юм. Филиппин улсыг Калмагийн хар салхи дайрсан байна. Үүний улмаас нас барсан хүмүүсийн тоо 224-т хүрч 109 хүн сураггүй алга болсон байна. Мөн нийтдээ 526 хүн гэмтэж бэрсэн байна. Хар салхинд хамгийн ихээр нэрвэгдсэн мужин төвийн Висяс бүсийн Сибу аймаг болсон байна. Сибуд 158 хүн амьсаа алдсан бол Негроос Occidental-д 27, Негроос Oriental-д 20 хүн тус нас барсан байна. Калмагийн хар салхи нь улс даяар нийтдээ 946,660 үрх буюу 3.3 сая иргэнд шууд нөлөөлсөн гэх тооцоолол гарсан байгаа. Үүнээс гадна 7 бүс нутагт 74,781 орон сууц сүйдэж олон мянган хүн орон гэрг болсон байгаа юм.
Хар салхины хохирлын цар хүрээг тодорхойлох ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Тэгвэл энэхүү Калмагийн хар салхи дайрч өнгөрснөөс хойш 3 хоногч өнгөрөөгүй байхад Филиппин улсыг дахин нэгэн хүчтэй хар салхи дайрсан байгаа нь Вунфон гэх хар салхи байна. Өнөөдөр Филиппиний хойд нутгийг энэхүү хар салхи дайр өнгөрсөн одоо Тайваныг чиглэн хойд баруун зүгт хөдөлж байгаа юм байна. Хар салхи үер хөрсний гулгалтыг үүсгэж цахилгаан сүлжээг бүхэл бүтэн мужуудаар нь тасалдуулсан хэрэг гарсан байна. Вунфон хар салхи нь үүний улмаас одоогийн байдлаар 2 хүн амьсгалсан. За мөн 1.4 сая гаруй хүнийг нүүлгэн шижүүлэхэд хүрсэн байгаа. Угсаа хар салхи нь өнгөрсөн юм гарагт Аврора мужид газар дээр буухдаа салхины хурд нь 185 км/цаг хамгийн хүчтэйдээ 230 км/цагт хүрсэн байгаа нь супер хар салхинд тооцогдсон байна. Атар борооны улмаас хойд нутгийн 132 тосгон усан давтаж 1000 гаруй орон сууц эвдэрч хөрсний гулгалтын улмаас замуудыг бүхэлд нь хаасан байна. Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор энэхүү асуудалтай холбогдуулан өнгөрсөн пүрэв гарагт үндэсний онц байдлыг зарласан байгаа юм. Одоогийн байдлаар сургуулиуд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож 325 дотоодын 61 олон улсын нислэгийг цуцалсан 6600 орчим зорчигч тээврийн ажилчид нисэх буудал бомб дээр гатсан байдалтай байна. Олон улсын тусламжийн тухайд Калмагийн хар салхины сүйрлийн дараа Филиппин одоогоор олон улсын тусламжийг хараахан хүсээгүй байгаа ч гэлээ Баталгаангаалах яамны сайд Жилберто Теодорогийн хэлснээр Америк болон Япон улс тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн гэлээ. Сүүлийн мэдээ технологийн салбартай холбоотой байгаа. Европын автомашин үйлдвэрлэлийн тун таатай мэдээлэл гараад байна. Хятад улсын худалдааны яам өнгөрсөн өдөр буюу нэм гарагт автомашин үйлдвэрлэлд шаардлагатай хагас дамжуулагч чипийн экспортын хяналтыг түрх хугацаанд цуцалсан гэдэг мэдээлэл. Тодорхойлох юм бол Хятад улсын төрийн өмчит Nexperia компани чипний экспортод тавигдаад байсан хоргийг туслах шийдвэр гаргасан гэсэн. Энэ Европын автомашин үйлдвэрлэгчид томоохон дэмжлэг болох төлөвтэй байгаа. Үүнээс гадна Хятадын эрх баригчид Америк руу гаргах зарим түүхийн эдийн экспортын хязгаарлалтыг түр зогсоож Америкийн хөлөг онгоцуудад ноогдуулж байсан бомбын хураамжийг тусалсан байгаа юм. Эдгээр арга хэмжээний өнгөрсөн 10 дугаар сард ерөнхийлөгч Ши Жинпин болон Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын үеэр тохиролцсон харилцан тариф бууруулах худалдааны арга хэмжээг 1 жилийн хугацаанд зарцаах гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа. Nexperia компани нь Нидерланд улсад төвтэй боловч Хятадын Wingtech компани өмчит аж ахуй нэгж компани нь BMW, Volkswagen зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчдэд хагас дамжуулагчийг нийлүүлдэг. Тэгвэл Нидерландын засгийн газар өнгөрсөн 10 дугаар сард Европын хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах гэх нэрийдлийн дор компанийг бол хяналтанд аваад байсан. Үүнийх нь хариуд Хятад улс Nexperia-гийн бүтээгдэхүүний экспортыг хориглосон байна. Энэ нөрөө Европын томоохон автомашин үйлдвэрлэгчид тун хүнд нөхцөл байдлыг үүсгэж байсан. Nexperia компани Европод үйлдвэрсэн чипнийхээ 70 орчим хувийг Хятад руу илгээж боловсруулсныхаа дараа бусад улс орнууд дахин экспортлдог учраас хориг нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байсан. Улмаар Европын болон Хятадын худалдааны төлөөлөгчид энэ 7 хоногт дундын шийдлийг олохоос өөр аргууд хурж уулзалт хийсэн. Уулзалтын дараа Нидерландын эдийн засгийн сайд Винсент Коромас Хятадтай байгуулсан бүтээлч хэлэлцээрийн үр дүнд Nexperia компани чипний нийлүүлэлтэнд ойрын өдрүүдэд Европ болон бусад бүс нутагт хэвийн үргэлжилж эхэлнэ гэж мэдгдсэн байсан. Өнгөрсөн 7 хоногт Volkswagen компани зүгээс чипний хомсдол үйлдвэрлэлийг нь бууруулах аюултайг анхааруулж байлаа. Box, ZF зэрэг компаниуд ажилчдаа богино хугацааны гэрээнд шилжүүлэх, үйлдвэрлэлээ бууруулах арга хэмжээ авч эхлээд байсан гэлээ. Мэдээ үргэлжилж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг давчаар багслан мэдээллээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан нарын уулзалтын үр дүнд Унгароос Орос улбаны улсын эсрэг тогтоосон газрын тос байгалийн хориг арга хэмжээнээс 1 жилийн хугацаанд чөлөөлөгдөхөөр болжээ. Мөн их сурвалжуудын хэлснээр тэдний хэлэлцээрт 600 сая $600 үнийн дүнтэй Америк нэгдсэн улсын шингэрүүлсэн байгалийн худалдан авах гэрээ багтсан байна. Виктор Орбан энэхүү тохиролцоог Унгарын эдийн засгийг гадаад дарамтаас хамгаалах баталгаа гэж тодорхойлж байна. Сирийн улсын ерөнхийлөгч Ахмад Аш-Шараа анх удаа цагаан ордонд айлчилж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах гэж байна. Ахмад Аш-Шараа өнгөрсөн Сирийн хуучин удирдагч Башар ал-Асадыг түлхэн унгаж ердөө 1 жилийн дотор дэлхийн томоохон улсуудыг тойрон айлчилж Сирийн олон улсаас тусгаарлагдсан байдлыг бууруулахыг зорж байгаа нэмлээ.
Америк болон Сирийн улс нь хоёр тал аюулгүй байдлын асуудлаар хэлцэх гэж байгаа талаар Вашингтон, Сирийн нийслэл Дамаскт цэргийн бааз байгуулах боломжийг судалж байгаа талаар их сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ. Нэгдсэн улсны байгууллагын шинжээчдийн мэдээлснээр Иран улсад ноцтой гангийн аюул нүүрлэж, нийслэл Техран хот цэвэр усны хомсдолд орсон гэлээ. Мөн Машхад хотын усны нөөцийн түвшин 3%-аас доош бууж 4 сая гаруй хүн усны хомсдолд орсон байна. Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкан бороо орж нэмэлт усны нөөц бүрдэхгүй бол нийслэл хотод цэвэр усыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж хуваарлахаас өөр аргагүй болохыг хэлж байна. Их Британи улсын BBC телевизийн ерөнхий захирал Тим Дэви болон мэдээллийн албаны дарга Дебора Тернес нар Панорама нэвтрүүлэгтэй холбоотой маргааны улмаас алтан тушаалаас огцорчээ. Энэхүү баримтат кинонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг 2018 оны 1-р сарын Капитолийн бослогыг өдөөсөн мэтээр буруу эвлүүлэг хийсэн гэж Дональд Трампын цацаграгааныхан буруутгаж байгаа юм. Дебора Тернес мэдээлэлдээ энэхүү баримтат кинотой холбоотой маргаан BBC-гийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул хариуцлага хүлээж огцрох шийдвэр гаргасан гэлээ. Харин Team TV мэдээлэлдээ энэхүү нэвтрүүлгийн нэрийг дуртаагүй ч BBC-тэй холбоотой үүссэн зөрчил маргаан огцрох шийдвэр гаргахад нь нөлөөсөн талаар хэлсэн байна. Та бүхэн дэлхийд дахинд өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.